Дүгнэлт бол зөв л гарсан байна л да. Хэд хэдэн асуудал байгаамаа. Яагаад иргэдийн сэтгэл ханамж муу байгаа вэ гэдэгтэй холбоотой. Та хэд маань ч гэсэн гаргаад тавьсан л байна. Төрийн албаагчийн харилцаа хандлага өс зүйтэй холбоотой асуудал. Энийг хэдүүлээ ер нь нэг яаж дүгнэх ёстой юм бэ? Ажлын 5 өдөр одоо хамгийн ядуу юм шиг л хувцастай. Хагасаа бүтэнсээ өдөр болохоор хамгийн үнэтэй машин, хамгийн үнэтэй брэндүүд өмсөөл одоо ийш тийшээ гараа явчих. Тэгээ тэр нь өөрөө иргэдэд бас харагдаж байгаа шүү дээ. Тэнийг биш. Энэ дээр хоёрдугаарт ёс зүйн харилцаатай холбоотой асуудлыг одоо нэг тал руугаа бас энэ харилцаа хандлагатай холбоотой асуудал дээр нэг яг бүр тухайлдсан байдлаар дүгнэлт гаргаж төрийн албаагчтай харилцаан дээр одоо яаж ажиллах вэ? Би сайн мэдэхгүй байна. Одоо тухайлбал яамн дээр сайдтай хэн ойр вэ гэдг нь бусад төрийн албан хаагчтай дотооддооч тэр гадна талтаач тэр их тийм дээрэнгүй харьцдаг. Энэ харилцаа өнөөдөр амьд орсоор л байна. Тэгэхээр энэ харилцаа хандлага өс зүйдээр яг яах вэ гэдгийг хэдүүлээ нэг шийдэхгүй болохгүй байна. Хоёрдугаарт төрийн албан хаагчид энэ сайд томилогдоод очихоор тэгд юм уу? Эсвэл одоо яа би ерөөсөй ойлгохгүй байгаа нэг. Энд дээр иргэдийн сэтгэл ханамжгүй байдал нөлөөлөд байна. Миний үед одоо 2023 онд хийсэн байсан ажлыг сая одоо дахиад хийлээ гэл Facebook дээр байгаль орчин урамсгалын өөрчлөлт юм мэдээлж их юм. Өмнө 22 онд хийсэн байсан ажлыг өмнөх сайдын үед бас мэдээлж ирсэн. Энд ч одоо нэг ажлаа хийгээд болцсон, цахимжуулсан засгийн газрын хэлэхтэр шийдээд шилэн болгоцсон байсан энэ бүх ажлыг л дахиад хийлээ гэл мэдэгдээд байдаг. Тэгэхээр эсвэл шинжилж хийгээд байгаа юм уу? Эсвэл одоо тэрийгэ сайд нь мэдээлгүй байгаатай холбож дахиж хийсэн юм шиг сайдаагаа ажил хийсэн болгож харагдуулах гэж зарлаад байгаа юм уу? А энэ хугацаанд чинь нөгөө иргэдийн өргөдөл гомдол байд юм уу? Тусгай зөвшөөрөл хүсэж байгаа харилцааг удаашруулах процесс явагдаад байгаа шүү. Энийг бас шийдмээр байна. Байгаль орчны яам дээр ингэж ийн гинэ. Тусгай хамгаалалтын газрын нутгаар байгаа газрыг зөвлөн хуралдаад сайдын түвшин шийдтсэнийг тамгын газрын дарга нь оруулж ирсэн ээ. Энэ дээр дотоод аудит энийг зогсооч чинь гинэ. Одоо энийг ойлгохгүй. Тэг гих мэтлэнгээс ахуулаад энэ хүн суртал гэдэг юм чинь яам дээр бол арай дэндүү болцсон юм шүү. Дахиад нэг асуудал байна. Энэ иргэн мэдээлэх байдал тодорхой бустай холбоотой асуудал. Гомдол хүлээж авлаа гэд эргээ хариу байхгүй. Энийг хэдүүлээ яаж шийдвэрлэх вэ? Энэ дээр чинь сэтгэл ханамжийн асуудал нөгөө талтай хөндөгдөд биш шүү гэдгийг бас хэлээ. Тэгээд энэ асуултуудад хариулт аваад дахиад тодруулах. За, ажлын хэсгийн 6 дугаар микрофоныг. За. Батэрдэн шүний асуултанд хариулъя. За, төрийн албан хаагчдын харилцаа хандлагын асуудлыг бид нар бас талаас нь тал бүрээс нь судалж үзэх гэж хичээж байгаа. Яагаад тэгэхээр яг хувь хүнээс шалтгаалсан асуудал байна. Тэр бол зайлшгүй нэг нөхцөл байдал нь болж байгаа. Нөгөө талаасаа бид нар энэ шалгалтаар явж байгаа байгууллага болгон дээр процессын дахин инженерчл хийж байгаа байгууллага болгон дээр төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг авч байгаа. Тэгэхээр төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгаа аваад сэтгэл ханамж өснөөр бүтээмж 20-с дээш хувьтай өсдөг гэсэн олон улсын судалгаа байд юм билээ. Тэгэхээр одоо нийтлэг байдлаараа төрийн албан хаагчид энэ судалгаанд юу гэж хамрагдаад байна гэхээр нөгөө ажлын хиймэл ачаалал маш ихтэй, удирдлагын арга барил одоо хоцрогдсон ч гэдэг юм уу, эсвэл субъектив хандлага ихтэй гэсэн хариултуудыг бас өгж яваа. За, энэ нь бас ажилдаа хандах, иргэдэд нөгөө үйлчлэгээ үзүүлэхдээ зан харилцааны доголдол гарах бас нэг үндслэл болоод байх шиг байгаа. Нөгөө талаар ёс зүйн асуудлыг хүндж тавьж байна. Би яг нөгөө илүү үнэлдэг, тайлан дээр нь ажилдаг байгууллагын өнцгөөс бас ярьж иж магадгүй. За, ёс зүйн асуудлыг бол төрийн албаны зөвлөл дээр бас ёс зүйн зөвлөл байгуулагдаад ингээд байгууллага болгон дээр ёс зүйн хороодууд ажиллаж байгаа засгийн газраас баталсан ёс зүйн дүрэн байгаа. Бид нар юу оруулж ирсэн гэхээр 2025 онд 43 дугаар тогтоол гэж батлагдсан засгийн газрын тэрэн дээр байгууллагыг үнэлэх гэд байгууллагыг үнэлэхдээ нөгөө гүйцэтгэлийн төлөвлөгөөг нь ёс зүйн асуудлыг бас нөгөө үнэлэх шалгуур болгож оруулж ирсэн. Тэгэхээр нөгөө төрийн албан хаагчдын харилцаа хандлагыг хүнээс одоо шалтгаалсан харилцаа хандлагын засах одоо оролдлого бол энэ маягаар хийгдээд явж байгаа.
За та байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамыг бас сонгож ярьлаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад юу өгөхөд яах аргагүй одоо төрийн байгууллагын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн бол асар өндөр явж байгаа. Ялангуяа энэ байгаль орчны яам дээр. За таныг сайд байсан үеэс хойш бидний процессын дахин инженерчлэл хийх үе бол нэлээд өндөр 80-аас дээш хувьтай хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн хийгдчихсэн. Тэгэхээр нөгөө төрийн байгууллагын бодлогын тасралтгүй байдал, төрийн албаны залгамж халаа гэдэг юм бол бас алдагдах эрсдэлтэй байна гэдэг эрсдэл нь нэлээд өндөр гарсан тайлан байж байгаа. Бид нар засгийн газрын хуралдаанд бас 2025 оны 6 сарын сүүлээр танилцуулагдсан байна. За, Батбаяр гишүүн тодруулж асууя. Батэрдэн гишүүн. За баярлалаа. Нэрийн маань зүд утсанд. Ерөн зүгээр та хэд маань дахин инженерчлэлийн хүрээнд юу гэж бодож байгаа би сайн мэдэхгүй. Нэг юм орж байгаа юу юу? Энэ одоо төрийн албаа агчид ерөнхий шалгалт өгч байна. Тусгай шалгалт өгч байна. За энэ хоёроо өгчвөл насан туршдаа тэнд дархлагдчихээн. Ерөөсөө аттестачлал явахгүй байна. Төрийн албаа агчтай донд. Тэгэхээр ядаж энэ дахин инженерчлэл дотроо төрийн албаа агчдын аттестачлалтай холбоотой асуудлыг ядаж нэг за болий 2-3 жил нь болий. Ядаж нэг 4 юм уу 5 жил байд юм. Нэг уулын боломж байдаг бол 2 жил тутам аттестачлал хийдэг болчвол 3 жил тутам аттестачлал хийдэг болчвол та хэдий яриад байгаа нөгөө иргэдийн сэтгэл ханамж, сэтгэл зүй, ёс зүй, хандлага хамаг юм дээр нөлөөлөх гээд байгаа байхгүй. Нэгэн тусгай шалгалт өгчвөл 15 жил байсан ч тэнд явждаг болохоор энэ болохгүй байна. Тэгээ би энийг асуух гэж байгаа. Хоёрдугаар За, ажлын хэсгийн 6 дугаар микрофоныг. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Энэ яг миний одоо хариуцж байгаа чиглэлээс арай хол. Тэгвэл би хэрэг эрхлэх газар дээр хүний нөөцийн асуудлыг хариуцсан дэд дараагаараас жил гаруй хугацаанд ажилласан. Төрийн албаны хуулийн шинжилгээ хийх гээд нэлээд олон судалгаанууд үзэж танилцсан л да. Тэгээд ямар асуудал вэ гэхээр яах аргагүй орцвол нээлттэй гарахад маш хэцүү. Тэгээд нөгөө одоо менежерүүдийн түвшинд, удирдлагуудын түвшинд ажил хийхгүй байгаа хүн дээр хариуцлага тооцоо төрийн албанаас гаргах нөгөө ур чадвартай мэрэгсэн албан агчийг ажилуулах гэдэг жоохон хүндрэлтэй байгаа. Тэгэхээр хуулийн төсөл концепц бол тухайн үед бид нар энэ яг одоо 3 жил тутамд ротацийн систем оруулж ирэх хэрэгтэй байна. За энэ аттестачлал хийгдэж ур чадварын хүрээг нь тодорхойлох замаар яг нөгөө меритээр хөгжих боломжийг нь гаргаж өгье гэдэг ингээд хуулийн төсөл бол яригадад явжсан. Энэ одоо ч гэсэн бас ажлын хэсгүүд гаргаад явж байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр таны хэлж байгаа саналтай бол би санал нэг байна. Яг одоо юугаа өгөхөд жоохон хэцүү байна. Миний өөрийн хувийн бодол болчиход байгаа шиг. За, нэмэлт тодруул. Батэрдэн гишүүн. За баярлалаа. Харин тэгэхээр хэдүүлээ дарга нөгөө нэг асуудлаа шийдэхин тулд углуургаа шийдэх хэрэгтэй тий. Тэгэхээр та бүхнийг бас санал оруулаад процессын дахин инженерчлэлийн төвшөнд хэлсэн шүү. За та бүхэнд энэ төрийн өмчт компанид хөгжлийн төвөд хамаарч байна уу? За энд бол одоо солируулж байна. Тэр төрийн өмчт компаниудын хүмүүсийн хандлага, барилгын хөгжлийн төв жишээлбэл. Энэ чинь ялгаагүй иргэдэд зөвшөөрөл болгоод иргэдтэй харьцаад байгаа шүү дээ. Ийм төрийн өмчт компани хөгжлийн төв нэртэй газруудаар дамжсан төрийн албан хаагч нэртэй чимшиг, нэргүй чимшиг төрийн нэр бариад ажиллаад байгаа энэ албан хаагчдын асуудал дээр хэдүүлээ бас нэг гарч шийдэл гаргахгүй бол танах засгийн газрын хэрэглэгчийг хэрэгжүүлэх газар учраас би хэлж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь шинээр томилогдож байгаа албан тушаалтнууд би одоо тэдэн хоногийн өмнө томилогдсон, 3 сарын өмнө томилогдсон, 2 сарын өмнө томилогдсон. Би наадах чинь мэдэхгүй асуудал байна. Миний өмнөх асуудал учраас надад хамаагүй гэж хайж байна. Энэ өөрөө яах аргагүй нөлөөлж байна. Тэгээ энэ дээр ямар бодолтой? За, хамаарах чиглэлгийн хүрээнд те. За, 6 номерын микрофоныг. За яг энэ өргөдөл гомдол шийдвэрлэлтэй холбоотойгоор бол төрийн өмчт компаниудын өргөдөл гомдлын асуудал бол ерөөсөө бүртгэгдэж нэгтгэгддэггүй байсан асуудлыг миний түрүүн танилцуулсан 2026 оны 1-р сарын 1-ээс мөрдөгдөж эхлэх журам дээр төрийн өмчт компаниуд өргөдөл гомдлын шийдвэрлэлтэй мөн түүнд хийсэн дүн шинжилгээнийхаа тайланг ирүүлэхээр тусгагдсан байж байгаа. За хяналт засгийн газар дахь хяналтын тухай хуулийн дагуу бол
бид төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх бол эрх байгаа. Төрийн албан хаагчдын хувьд яг аргагүй бид нар ч гэсэн хяналт шалгалтаар юм уу процессын дахин инженерчл хийгээд очиход нөгөө ажлын байранд бэлтгэгдсэн байдлаас харьцангуй муу байдаг. Би мэдэхгүй байна. Надаас урдах хүний асуудал эсвэл одоо энэ надад хамаагүй ч гэдэг юм уу, энэ хандлага маш хэлбэг ажиглагдчихж байгаа. Тэгэхээр бид нар төрийн албаны зөвлөлтөд юу яриад байгаа гэхээр нөгөө тусгай шалгалтын агуулга маань ч гэсэн хувь хүний тухайн ажлын байранд бэлтгэгдсэн байдал руу бас их хандах ёстой болов гэдэг асуудал дээр санал солилцоо явж байгаа. Тэгэхгүй бид нар нөгөө бэлдсэн тест аваад тэгээд нэг хэдэн удирдлагын академиас бэлдэж боловсруулсан асуулт аваад тухайн хүнийг ажлын байран дээр бэлэн гэж үзээд байхнаас учир дутагдaltaй юм шиг байна. За би ажлын хэсгийн гишүүдэд танилцуулаагүй асуулт хариултыг шууд эхлүүлсэн байна. Батбаяр гишүүн түр хүлээж гараа. За